Сайн бацгаана хүүхдүүдээ, намайг оюу гэдэг. Өнөөдөр бүгдээрээ Лев Николаевич Толстойгийн шударга шүгж өгүүлгийн талаар үзцгээе. Лев Толстой нь 1828 оны 8 дугаар сарын 28-нд ихэнх хаан өв залгамжилж авсан Оросын тул мужидах Ясна Полина эдлэн газарт Николай Ильич Толстойн гэр бүл 4 дахь хүүхэд болно мэндэлжээ. Түүний гол уран бүтээлүүд нь Дайн ба Инх Анна Карена Сэхэрл гэх мэт олон зохиол нь дэлхийд дахинаа алтарсан байдаг юм байна. Зохиолчийн хэлсэн онцлог үг нь мууг тогсон зогсоох ганц л арга бий. Тэр нь муу хүмүүст сайнаар хандах явдал юм хэмээжээ. Шударга шүгч өгүүлэг нь Алжирийн хаан Бакуас өөрийнх нь нэгэн хотод маш шударга шүгч байдгийг сонсоод өнөх худлыг нь нүдээр үзэхээр худалдаачны хувь цөмсөн шүгчийн суудаг хот руу мориор гарчээ. Хотын зах руу орж ирэхэд нэгэн доглон эртээ таар. Бакуас түүнийг морин дээрээс сунтан талбай хүрээд зогсдол ядуу үер түүний мориноос буухгүй өөрийнх нь хэмээн зүтгэжээ. Ингээд Бакуас бодон доглон эр хоёр шүүгч дээр очихоор болжээ. Ингээд цаашаага юу болох бол хамтдаа аялцгаая. Алжирийн хаан Бакуас өөрийнх нь нэгэн хотод маш шударга шүүгч байдгийг сонсоод нүдээр үзэхээр шүүгчийн суудаг хот руу мориор гарчээ. Хот руу явах замд түүнтэй нэгэн доглон эр тааралдаж гин. Ивэл үзүүлээч дээ гэж Бакуасаас гуйжээ. Бакуас түнд мөнгө өгөөд цааш явах гэтэл доглон ир хувцснаас нь зууралдаад тавихгүй байна гин. Чамд юу хэрэгтэй юм бэ? Би чамд мөнгө өгсөн биш билүү? гэж Бакуасаас асуухад доглон ир өгсөн. Гэтэ дахин нэг ивэл үзүүлээч дээ. Намайг сундлан талбай хүргээд өгөөч. Морь малын хүлд гიშгдчихгээд хөөрхийн надад хэцүү байна хэмээжээ. Бакуас түүнийг сундалсаад талбай хүрээд зогсдол ядуу хүн буусангүй гин. Энэ үед Бакуас Яагаад суугаад байгаа юм бэ? Би талбайд ирлээ шүү дээ. Буугаарай. гэхэд ядуу Яагаад би буудаг вүлээ? Энэ морь чинь минийх. Хэвээр хилээд морийг минь өгөхгүй бол шүүгчд очие гэжээ. Тэр хоёрыг инхүү маргалахыг сонсон хүмүүс Шүүгчд очицгоо. Шүүгч учрыг нь дорн олно хэмээн хашгиралджээ. Бакуас доглон эр хоёр шүүгчд очиж гин. Тэр хоёрын ээлж болохоос өмнө шүүгч эрдэмтэн хархуу хоёрыг дуудаж гинэ. Тэр хоёр эхнэрээс болжээ. Хархуу эхнэрийг минийх гэж эрдэмтэн бас минийх гэжээ. Шүүгч тэр хоёрыг анхааралтай сонсоод Эхнэрээ архиад явцгаа маргааш ирээрэй гэжээ. Эрдэмтэн хархуу хоёр явсны дараа махны худалдагч, тосны худалдагч хоёр шүүгчдэр ирээд махны худалдагч нийлж цус, тосны худалдагч цул тос болсон байв. Махны худалдагч гартаа мөнгө урьдчилсан агаад тосны худалдагч махны худалдагчийн гараас тас зурчээ. Энэ үед махны худалдагч Би өмнөөс шартус аваад мөнгөө төлөх гэж итгэвчээ гаргатал энэ хүн гараас минь шүүрч мөнгийг минь булаах гэв. Ингээд бид тань дээрээ ирлээ. Би өөрийнхөө хитвчийг барьж байна. Харин энэ хүн миний гараас зурчаад байна. Мөнгө минийх. Энэ хүн хулгайч гэв. Тосны худалдагч Энэ худлаа махны худалдагч надаас тос авахар ирсэн юм. Би түүний домбонд дүүрэн шартаас хийгээд өгтөл намайг нэг алтан заас задлах уу гэлээ. Би мөнгөө гаргаад лангуун дээр тавьтал энэ хүн аваа зүхтах гэлээ. Ингээд би гараас нь шүүрч аваад энд авчирлаа гэв. Шүүгч дуугийнхан сонссноо мөнгөө орхиод явцгаа маргааш ирээрэй гэжээ. Бакуас доглон эр хоёрын ээлж болоход Бакуас юу болсныг ярьжээ. Шүүгч түүний хэлхийг сонсоод ядуугаас юу болсон бэ гэж асуухад ядуу энэ худлаа би хотоор дайран дахиж явтал энэ хүн газар сууж байснаа намайг хүргээд өгөөч гэж гуйсан юм. Би түүнийг сундалж хэрэгтэй газар нь хүргээд өгтөл мориноос буухгүй харин миний морийг өөрийнхөө гээд байх юм. Энэ бол худлаа морь минийх гэж ярив. Шүүгч бодол хэлснээ морио орхиод явцгаа маргааш ирээрэй гэжээ. Дараа өдөр шүүгчийн шийдвэрийг сонсохоор олон хүн цуглав. Эхлээд эрдэмтэн хархуу хоёр орлоо. Шүүгч эхнэрээ аваад харь гэж эрдэмтэнд хэлээд харин хархууг 50 удаа саваад гэв. Эрдэмтэн эхнэрээ авч хархууг дорн шийтгэв. Тэгээд шүүгч махны худалдаачныг дуудан энэ мөнгө чинийх харин тасны худалдаачныг 50 саваад гэжээ. Дараа нь Бакуас доглон эр хоёрыг дуудаад 20 морин дотроос өөрийнхөө морийг таних уу гэж Бакуасаас асуув. Танина. Харин чи би ч бас тань гэж хариулав. Тэд ахны хашаанд орцгоолов. Бакуас 20 морин дотроос өөрийнхөө морийг дорн зав. Дараа нь доглон дуудаж үзүүлбэл доглон морийг таних бас л энэ гэв. Тэгээс шүүгч судалдаа эргэж суугаад Бакуасад морь чинийх аваад яв харин доглон 50 удаа саваад хэмээн тушаал өгчээ. Шүүхийн дараа шүүгч гэрлүүгээ явхад Бакуас түүний араас даган явав гэв. Энэ үед шүүгч
Чи надаар яах гэвэ? Миний шийдвэр буруу гэж үү? Хэмээн шүүгч асуухад Баквас Үгүй танай зөв. Гагцгүй эхнэр эрдэмтнийх мөнгө махны худалдаа ачнах морь минах гэж та яаж мэдв гэдгийг л мэдэх гэсэн юм. гэхэд шүүгч Эхнэрийн тухайд бол би түүнийг өглөө дуудаад янтад би хийгээд гэлээ. Эхнэр янтаг хурдан угаа цэвэрлээд их л дадамгаар би хийлээ. Ингэж хийж сурах нь нүдэн дэлх юм байла. Хэрвээ хархуугийн эхнэр байсан бол үүнийг хийж чадахгүй байсан юм. Ингэхлээр эрдэмтний үнэ ажээ. Мөнгөний тухайд бол би мөнгийг аяхтай усанд хийгээд хонлоо л доо. Өглөө босоод усан дээр тос өгч байна уу үгүй юу гэдгийг харлаа. Мөнгө хэрвээ тасны худалдаачных байсан бол бөөн тостой байх ёстойсон. Усан дээр тос өгч харагдсангүй. Ингэхлээр махны худалдагч үнэ ажээ. Морины талаар мэдэх нэлээд хэцүү байлаа. Доглон ир 20 морины дотроос чиний морийг яг л чам шиг шууд олсон шүү дээ. Гэхдээ би зөвхөн та хоёрыг морио таньж байна уу үгүй юу гэдгийг мэдэх гэсэн юм биш. Харин та хоёрыг энийг нь морь таньж байна вэ гэдгийг харах гэсэн юм. Чамайг ойртод очтол морь толгоогоо чам руу хандуулан чиний зүг тэмүүлээд исэн. Доглон ирийг ойртод очтол морь чихээ хулмаагаад нэг хөлөө өргөсөн. Ингэхлээр чамайг жинхэнэ эзэн нь мөн гэдгийг би мэдсэн дээ. гэхэд Баквас Би худалдаач юм биш. Хаан Баквас. Чиний тухай яриа үнэн үү худлаа юу гэдгийг нүдээр үзэхээр ирсэн юм. Ингээд чамайг үнэхээр мэрэгэн шүүгч юм гэдгийг харлаа. Юу хүсэж буйгаа хэл. Би чамайг шагнаа гэхэд Надад ямар ч шагнал хэрэггүй. хэмээн өгүүлжээ. Энэхүү хөлхийг сонсоод шудраг үнэнчээрээ бол шагнал ирдэг. Харин бусдын юм чунахаар бол шийтгэл ирдэг гэдгийг ойлголоо. Тэгэхээр альваа зуул шударгаар хандж сурах нь чухал байна шүү найзуудаа. Дараагийн өгүүлгээр уулзтлаа. Түр баяртай.